Сайхан бүхнийг үргэлж үзэгч та бүхэндээ хүрэхийг зорддог Олоо телевизийн туслын нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн туслын нэвтрүүлгээр нэгэн төрийн бус байгууллага манай телевизэд хандсанаар нэгэн залуу гэр бүлд туслахыг одоо зорж байна. Манайх нөгөө харайн илт хүүхдүүд байдаг л та. Манай байгууллагад нийт 60 орчим бүртгэлтэй харайн илт хүүхдүүд байдаг. Тэгээ тэд нартэй ингээд Солонгосоос ингээд Монгол Солонгос ингээд хүмүүс хамтраад юу гутал явуулсан байхгүй өвлийн гутал. Тэгээ өвлийн гуталнуудаа би ингээд манайх нэг юм жижигхэн дэлгүүр ажиллаулдаг. Тэндээ ингээд бүгднийг ингээ өрөө тавьсан. Тэгээд бас манай харайлт хүүхдүүдээс бас нэг хүүхдтэй хамт хоёлоо арьцмаар ингээ шалгаал. За энийг тэнд гээл нэг ерөнхийдөө жоохон хуваарлт хийсэн маягаар байжсэн чинь гаднаас ингээ дэлгүүр учраас хүмүүс орж ирээл ингээл өө зарж байгаа юм уу? Хаанаас ирсэн? Ямар үнэтэй ингэх мэтчлэн ингээ аюут хийжсэн. Тэгээд тэрэнд жоохон юм хийж байгаад хүмүүс ядаргаатай ингээл түүцсэн маягтай гэжсэн чинь нэг цагдаа ихч орж ирээд бас тэр асуултаа асуугаа. Тэгээд үгүй энэ өөр хүмүүс зориулагдсан юм байгаамаа гэдгээ тайлбарлаж хэлсэн чинь тэр цагдаагч маань яасан бэ гэхээр төвшин жаргалахын гэр бүлийг хэлсэн. Ийм гэр бүл байна. Одоо тухайн эхнэр нь ингээ өвчтөй, нөхөр нь бас ийм. Тэгээ гурван хүүхэд нь ерөнхийдөө аягүй хүнд нөхцөлд байгаа. Тэгээ энэ гэр бүлд ингээ танах ингээ тусалж болох уу гэж санал тавьсан. Би эхнэртэйгээ 2000 онд танилцсан. Тэгээ 2000 онд танилцаад 2003 онд бид хоёр анхныхаа хүүхдийг гаргаад манай энэ хардаг ажилтаа төрөлтэй байхдаас болгоол итгэсэн. Одоо юуг болохоор ажилгүй төрөл болохоор яг л мөнгөний асуудал болж байгаа юм л да. Өглөө гараад тэгэл эмнэлгээр яваал хоёлаа тэгэл нэг хөтлөл алхаал мөнгөтэй үдээд суугаал алхаал тэгж яваал заримдаа нэг бас ажилгүй болсон болохоор мод түлээд нүрс эсгсүүлэл байхгүй зөндөл байх. Хичээл рүү юу? Заримдаа алхах явчихдаг. Нөгөө заримдаа болохоор суулгачдаг. Хэдэн минут алхах вэ? Тошоо юу нэг 20 минут л алхачдаг шүү дээ. Хэнт үгүй мөрөөдөл юу? Мөрөөдөл том бол кино зохио шүү дээ. Кино зохио. Ямар кино? Ямар төрлийн кино? Хүүхдийн кино манай зохио шүү дээ. Аавдимас би зохиолч Юу болно? Би Оптимус ажилтдаг болно. Оптимуст ажилтдаг болно. Хөөх, тийм үү. Яагаад тэгнэ гэж бодсон юм? Би ахнартай хайртай. Хамгийн ихний маршрут бол бидэнд хандсан байгууллага бол эмийн байгууллага Actavis компани байгаа. Ингээд яг энэ эмийн компанид бидэнд юу өгч нөхөө залуу гэр бүлд туслахыг би бол сайн мэдэхгүй байна. Ингээд хамтдаа орж одоо энэ сайхан сэтгэлд хүмүүсийнхаа бэлгийг тусламжийн одоо гардан авч эхлүүлцгээе. Нэвтрүүлэгтээ хамтдаагаар үзэгчтэй. За сайн байна уу? Энэ өдрийн миний хүргэе. Actavis компани хэлсэн юм ээ. Эхчид бол яг ямархуу байдлаар энэ хүү нэвтрүүлэг өөрөөс чинь тусламж хүсэж байгааг уцаар барин хэлсэн тийм ээ. За тэгээд хэлсэн байгаа. Actavis компани одоо энэ хүү залуу гэр бүлд яг юугаар туслахыг одоо хүсэж байна? За манай хамт олон дотроо ярилцаад тэгээд энэ хүү тусламж шаардлагатай байгаа төвшин жаргалынхаа гэр бүлд бид нар ингээд цалингаас хандив өгч байгаа 200 мянган төгрөгийн хандив. Тэгээд манай компани одоо хүүхдэд зориулсан витамин болох Actavis гэдэг витаминыг өгөхөр болсон. Тэгээд тухайн айл маань 3 хүүхэдтэй гэдэг мэдээлэл авсан байгаа. Тэгээд бүх насных нь хүүхдүүдэд яг тохирсон юм Actavis витаминыг өгч байгаа. 10 хайрцаг витамин өгч байгаа. Ваа, үнэхээр сайхан тусламж байна. Хаана вэ? Тусламж нь. Яа, бүр билээ тавьсан байна. За үнэхээр их баярлалаа. Сайхан сэтгэл гаргаж одоо энэ хүү гэр бүлд чин сэтгэлээс тусалж байгаа явдалд чинь маш их баярлалаа. За баярлалаа. Энэ бол манай хамт олонны ингээд хуваасаа цуглуулсан одоо эхнэрийнх нь бас эмчилгээнд хэрэг болох болоо гэж бодож байна. Тэгээд энийг хүүхдүүдэд нь өгч байгаа. Тэгээд мөн хүүхдүүд бас ингээд те зарим сургуульд явж байгааг сонсон. Тэгээд үзэг бал өгч байгаа. Хоёлаа энэ витамин харчи те яг хүүхдийн витаминууд байна. Хүүхдийн витамин тий. За энэ витамин маань болохоор зэрэг 2-оос 15 хүртэлх насны
хүүхдүүдэд өгч болно. Өдөрт ердөөсөө нэгийг л уун. Тэгээд бид нар бол энэ айлынхаа 3 хүүхдэд зориулаад ингээд нэг хүүхд ямарсан одоо яг эд бас хаврын витамины дутагддаг үе шүү дээ. Тэгэхээр одоо энэ айлын маань 3 хүүхд одоо ингээд ямарсан ингээд 3 хайрцаг уухад бол энэ жилийнхаа витамины хэрэгцээг бол бүр авчих юм байна. За ер нь яа хэрэг энэ маань хэрэглэхэд их хэлбэрхэн л та одоо ингээд дотроо ингээд ийм хэмжигч халбахтай байгаа. Тэгэл ердөөсөө өдөрт нэг удаа л энэ халбагаараа ингээд очно. Маш сайхан тусламж байна. Мэдээж хүүхэд багчуудад бол энэ хөө витамин бол байнга дутагдж байдаг тийм ээ. Өдөө олсон бэлэг одоо тусламж гэдгийг бас хэлэхэд таатай байна. За баярлалаа. Тэ ялангуяа хүүхдүүдээс мань гадна бас энэ төвшин жаргал өрхийн тэргүүн маань бас өөрөө те харааны бэрхшээлтэй мөн гэрээ эзэгтэй маань бас одоо илэгний те хүнд өвчтэй байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг мөнгө ялангуяа эмчилгээнд мөнгө санхүүгийн дэмжлэг их хэрэгтэй байгаа болов гэж бодсон үднэс бид нар бэлэн мөнгө ахын зүгээр юм болов гэж ингээд мөнгө цуглуулсан байна. Үнэхээр их баярлалаа. Гэр бүлтэй ямарс их хурдан эдгрээд те хүүхдүүдээ сургууль соёлд нь хордон оруулаад өөртөө бас их хурдан эдгрээд одоо ингээд хөдөлмөрийн чадвар эргэж олоосаа л гэж бидний хамт олон бүгдээр өсөж энэ айл бүгдээрэнд нэрүүл ихээ хүсье. Үнэхээр их баярлалаа. Ингээд энэ тусламжийг мэдээж залуу гэр бүлдээ одоо авчиж хүргэж өгөх болно. За тэгээд би бас Actavis-ийн хамт олон бас баярлалаа гэж хэлэхгүй бол бас болохгүй хаа. Та бүхэндээ баярлалаа. Яг өдийнхаа цайг уугаад сууж байгаа юм шиг байна тийм ээ. За ингээд залуу гэр бүлд төвшин жаргалын гэр бүл одоо сэтгэлээсээ энэ хүү хандвыг одоо цуглуулж өгж байгаа явдалд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. За баярлалаа. Та нарын эхлүүлсэн үйл ажиллагаа ч гэсэн олон их хүнийг хамруулсан үйл ажиллагаа болох хаа гэж найдаж байна. За баярлалаа. За ингээд манай маршрут бол ингээд цаашаага үргэлжлэх болно. Манай нэвтрүүлэгт маш олон байгууллага хандсан байгаа. Ингээд цаг бас байгаа учраас дараагийнхаа газар руу одоо явцгаая. За маш их баярлалаа. Та бүхэнд ажлын өнөр амжилт хүсье. За үзэгчдээ Actavis компани руугаа ороод тусламжийнхаа юмыг одоо авчлаа. За миний ер нь тооцоолж байгаагаар бол төвшин жаргалын маань эхнэр саран туяа яг анхан одоо яг одоо заавал хийгдэх энэхүү шинжилгээ бас байгаа юм байна. Энэхүү шинжилгээ нь нэг 200-аад миний барагцаагаар бол 200-аад мянган төгрөгийн бас өртөгтэй байх болов гэсэн одоо баримжаатай бас байгаа. Тэгэхээр Actavis компани бол энэхүү боломжийг бол бүрэн сая ингээ хангаад өгчлөө. Маш сайхан мэдрэмж төрж ийн манай ингээд хандсан биднэрт хандсан одоо бидний хандсан энэхүү байгууллагууд бол яг чин сэтгэлээс тусалж байна тийм ээ. Цалингийнхаа тэдэн хувиас цалингийнхаа тэдэн хувийг ингээд цуглуулад бид бүхэн ингээд тусалж байгаа явдал үнэхээр сайхан байна. Ингээд Actavis-ийн хамт олон маш их баярлалаа. Ингээд үргэлжлүүлэн дараачихаа объект руугаа очие. За одоо очлаа. За тэгэхээр үзэгчдээ бид өнгөц сая Азхур компани менежертэй ярьлаа л да юмыг яаж мэдхүү. Азхур компани соёлын төв өргөний урд байрладаг хүүхдийн номын санд номыг үзэсгэлэн өнөөдөр зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд Азхур компани олон үзэсгэлэн маш олон жил бас хамтарч ажилладгийг үзэж та бүхэн бас мэдэх үз. Яагаад Азхур компанитай одоо холбогдсон бэ? Нэвтрүүлгийн дагуу холбогдсон бэ гэхлээр том хүмүүс ном унших маш хоббитэй. Би дандаа ийм номнууд л уншдаг шүү дээ. Энэ номнууд. Азхур компани биднэрт одоо ямар тусламж үзүүлэхийг би сайн мэдэхгүй учраас яг одоо та бүхэндээ мэдээлэл өгөхөд бас боломжгүй байна л да. Яг одоо ингээд соёлын төв ордон руу явж байна. Хүрэгжилж байна үзэгчтэй. Сайхан бүхнийг оллоо телевизээс. За бид бүхэн яг одоо хүүхдийн номын ордонд хүрэлцэн ирээд байна. Азхурын менежер хичмэн
зогсож байна. За одоо энэ хүү гэр бүлд Аз хур компани ер нь ямар хөө тусламж үзүүлэхийг хүсэж байна. Ерөнхийдөө уцаар мэдээлэл авсан. Тийм болохоор нөгөө 3 хүүхэдтэй айлд очих гэж байсан. Том хүүхэд нь номон дуртай гэсэн. Тийм болохоор бүгдээрээ үсээшээ ороод ямар одоо айлд очих дэлгэрэнгүй мэдээлэл аваад номоо сонгоцгоо. Тэг үү? За тэгээ. Том хүүдээ Андерсны захиалуудаас энэ үлгэрийн ном байгаа. Энэс том хүүд нь бэлгэлээ. Дундх нь хэдэн настай гэлээ? Дундх нь 6 настай. Гэхдээ бас амьдралын одоо тий санхүүгийн байдлаас болоод өнгөрсөн жил уул нь сургуульд орох нас нь бол болцсон. Гэхдээ сургуульд орж амжаагүй юм байлээ. Тэгвэл ингийн сургуульд орж амжаагүй манай нөгөө хичээнгүй бичгүй 6 настай гэхлээр одоо хүүхдүүд 6 настай хүүхдүүд сургуульд орж байгаа хүүхдүүд хичээнгүй бичгүүд байгаа монгол хэл математик гээд яг нэг гар хөвшүүлэх одоо өсгөнүүдээ яаж сургуу тоолол гэсэн энэ дэр би энэс бэлгэлээ гэж бодоод байна л да 6 настай гэсэн монгол хэл математикаас нь бэлгэлээд энэ тоогоо бодоод буутцгаа гэд бас яг энэ цувралууд байгаа. Энэс бас бэлгэлчихье гэж бодоод байна. За ингээд үзэгчтэй яг 3 хүүхэдтэй маш олон сайхан номнуудтай боллоо. Үнэхээр их баярлна гэж би бол итгэж байна. За ингээд маш олон байгууллагууд бас хандсан учраас хугацаагаа хэмнээд маш яарвчлан бас явах хэрэгтэй болов уу гэж бас бодож байна. За ингээд дараагийн газар руу явцгаая. За нэг 10 ширхтээ нэг нойтон сэл байдаг. Би 12 шүү. За тэр хэдтэй байдгийг? 210. За нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа үзэгчтэй. Надад нэг юм санаа төрлөө л доо. Яг хүнээс ингээд тулж чод хандвийн одоо мөнгө төгрөг нэгчээхаа өөрийнхөө мөнгөөс одоо 5000 төгрөг гаргаад нойтон сэл байдаг худалдаж аваад үүн дээрээ одоо туслах байгаа гэр бүлийнхээ хандивд одоо нэмэрлэхээр одоо мөнгө цуглуулд юм уу гэж одоо тийм бодол гарч ирлээ. За. За баярлаа. За одоо ингээд нойтон сэл байдгээ зараал явна да. Сэмэн өгчээ. Олон телевизийн туслыг гээд нэвтрүүлгээс явж байгаамаа. За. Туслын нэвтрүүлэг маань ерөнхийдөө нэг гэр бүлийг одоо тусламж хэрэгтэй байгаа нэг гэр бүлийг одоо сонгоо авч одоо тэр гэр бүлд одоо туслахаар явж байгаа нь тий. Намайг чи яах вэ? Яах вэ? Тэгээд ихч би нэг сая өөрөөсөө нэг 5000 төгрөг гаргаад нэг нойтон сэлбэдэг авсан юм л да. Яг уг нь бол 210 төгрөг байдаг юм байна. Та энэ нойтон сэлбэдгийг одоо энэ гэр бүлд зориулаад те хандив болгож байгаа энэ хүү мөнгөнд нь одоо мөнгө нэмэрлээд худалдаад аваач гэсэн саналыг бас өөрт чинь тавьж байна л да. За. Одоо ингэ ширхэг нь дээ. Ширхэг нь бол 210 юм байлээ ихч. Та хэдээр авахыг хүсэж байна? 210 1000 төгрөг төвчээ. За тэгээ. Та тэгвэл нэг нойтон сэлбэдэг 1000 төгрөгөөр авч ирнэ гэсэн үг тий? За тэгээ. За сток баярлалаа ихч. За үзэгчдээ эхнийхээ нойтон сэлбэдгийг 1000 төгрөг болгож зарч чадлаа. Сайн байна уу хаа? Одлоо телевизийн туслын нэвтрүүлгээс явж байна. За. Бид нэгэн гэр бүлийг сонгоо авч одоо тэдэнд тусламж үзүүлэхээр явж байгаа маа. За тэгээд гэр бүлийн байдал болохоор нөхөр нь хараагүй, эхнэр нь элэгний циррозтой. За. Тэгээд өөрөөс чинь энэ гэр бүлд одоо хандив өгөөч, тусламж үзүүлээч гэж хүсэж байна. Та тусалж чадах уу? Одоо чадлагын зүгээр болох уу? Танаас шууд ингээд мөнгө нэхээс бас татгалзаад тийсээ өөрөөс нь 5000 төгрөг гаргаад нэг хэдэн салбидыг худалдаж авсан байдаг. Та энэ салбидгийг одоо өөрийнхөө одоо хандив болгож өгч байгаа мөнгөөрөө худалдаж авч аваач. За. Болох. За. Та хэдээр авах вэ?
50000 авъя да. За. Өстой их баярлалаа. Буян дэлгэрэх болтугай. За. Үрж нэр юм бэ? Мөнх эрдэнэ. За. Өстой их баярлалаа мөнх эрдэнэ. За. За энэ ах маань манай гэр бүлд туслая гэд туслая гэж байна. За та Эрэгтэй хүүхэд гэсэн тий. Эрэгтэй хүүхэд. За. Тэгээд хоорондоо гэж заяа. За өстой их баярлалаа. За манай төгсөө дүү маань сайхан гуталтай боллоо. Би тамирынхаа хичээлд одоо суух боломжтой боллоо. Оролцох боломжтой боллоо. Тэгээ 2003 онд манай хүн 23 татаа болоод анх хүүгээ төрүүлээд тэгээд дараагийн бандаа төрүүлээд одоо ингээ 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаа тэр. Юугаар би бахархсан бэ гэхээр хамгийн түрүүнд 3 хүүхдээ ямар мундаг өсгсөн бэ гэдгийг би харсан. Тэгээд үнэхээр бахархмаар санагдсан. Бороо засыг хэн оруулах юм бол бадуул сан нь хүн байдаг баха. Манай нутагт өрөн өдөр манай надад бороо орлоо. Хаасайгүй усан тавтад хөөхөд өглөг газаргүй боллоо. Бороо оруулдаг хүнгээ та боцдгүй юм болоо. Усаа нэг төрхөд хүнччихсэн болов. Гэвтэй яхтай юу? Төлөвөд зайны битүү явахта зайна надад гайхах төстэй. Тийм би утсын өмсөж гайхачаал. Тэгэл юу гэж тотё хэмээ задлаа сууж штэ жав. За тэгэхээр үзэгчтэй дөнгөж сая нэг лангураа ороод нойтон сэлбэдийг худалдаж авъя гэдгсэн чинь их ч өөрөө лангууны ихч бол өөрөө зурганд ормоорг байна гэдгсэн. Тэгээ сэтгэлээсээ нэг юм 2 бодол нойллын цаасыг бидэнд бэлэглээ. Энийг ингээд цааш нь одоо зараад тэр айлтдаг буян айлдаарэ гэж хэлсэн. За ингээд нойллын цаас одоо заръя. Сэмэнэх олон телевизийн туслын нэвтрүүлгээс явж байгаамаа. Туслын нэвтрүүлэг нэг гэр бүл туслахаар явж байгаа. Нөхөр нь нэг нүдэнд харахгүй, нөгөө нүд нь 3 метрийн дотор бас харах боломжтой. Эхнэрийн хувьд гэх юм бол элгэний циррозтой нэг ийм залуухан гэр бүл 3 хүүхдийн хамтар амьдардаг юм байна. Та бодлоор нохоо. За тэгээ. Хэнэр хин бэ? Хадаатрад. За, стойх баярлаа. За. Стойх баярлаа. Хэнэр хин бэ? Намайг давгад орж идэв. Энд хэр удаа сууж байгаа? Энд одоо нэг 4-5 жил болчихлоо доо. Урлаг хэр байна? Гайваа. За, ёстой баярлалаа. Буян дэлгэрэх болтугай. Зүгээрээ зүгээр. Ёстой баярлалаа. За баяртай. За үзэгчтэй ингээд 2 бодол 0-ын цаасаа бас зарч чадлаа. За тэгээд нэвтрүүлэгтэй хамттайгаар үзэгчтэй. Яг одоо төвшин жаргал ахынхаа гэрийн үүдэнд хүрэлцээрээд байна. Бид одоо яг телевизийнхаа ажлын газраас өглөө 10 өнгөрч явахд гарсан юм байна. Тэгээд үзэгч та хүмүүс харсан байх наран тулаар явсан мөн дээрээс манай нэвтрүүлэгт хандсан маш олон сайхан сэтгэлтэй байгууллагууд мөн дээрээс нь наран тулаар явж сайхан сэтгэл хүмүүсийн тусламжийн одоо зүйлүүдийг бас гардан авсан эдгээр хүмүүстээ маш их баярлалаа. Мөн дээрээс нь ТV тохиролцоо дэлгүүрийн хамт олон дууранд бас орохгүй, нэвтрүүлэгт бас орохгүйгээр биднэрт номын тавиур бидрээс бас өөрийнхөө юмнуудыг
сонгоод аваарай гэсэн. Тэгээд би номын тайвуур халуун сав мөн дээрээс найку хөгжүүлэх нөхөө хүүхдийн тоглоомуудыг бас сонгоо авсан байгаа. Тэгээд нэвтрүүлэгт одоо төвшин жаргалахын гэр бүлд чин сэтгэлээс тусалцаа үзүүлсэн нийт арт хэрэгжтэй мөн дээрээс нь албан байгууллагуудтай маш их баярлалаа. За ингээд хамт олонтойгоо хамтдаа төвшин жаргалахын гэрэл орцгоё. За төвшин жаргалах бид туслын нэвтрүүлэг маань өнөөдөр өглөө 10 өнгөрөөд ажилласаа гарсан. За тэгээд манай нэвтрүүлэгт маш олон хүмүүс хандсан, маш олон байгууллагууд бас хандсан. Actavis компани байна. За тэгээд хувь хүмүүс маш олон бас хандсан. Тэгээд дээрэс нь бид нарантуул захаар нэлээ явлаа л да. Хувь хүмүүсээс те одоо энэ ийм гэрүүлээд гэмээ энэ хүмүүстээ сайхан сэтгэлийн дэм өгөөд мөн тусламж үзүүлээч гэсэн одоо зүйлийг одоо тавиад нэлээ явлаа. За тэгээд манай арт иргэдмэнд одоо танаа гэр бүлдтэй хамгийн сайн мөгд бүхнийг хүсэж хурдан эдгээрээ бити шантраарай гэсэн зүйлүүдийг бас хэлүүлж ирсэн. За баярлалаа. Тэр улсуудад бас баярлжээ. За одоо ерөнхийдөө ингээд Actavis компани бол цалингийнхаа хэдэн хувийг хамт олноосоо цуглуулаад 200,000 төгрөг цугларсан. За мөн дээрээс нь хүүхдүүдэд 3 дүүнерт маань ийм витамин бас өгсөн 10 ширхэг витамин өгсөн. Мөн дээрээс нь ийм хичээлийн хэрэгэлдээ бас хэрэгжилж болох бичиг дэвтэр те. Дэвтэр харандаа. За мөн дээрээс нь TV тохиролцоо дэлгүүрийн хамт олон бас дүүнерт маань ийм айку хөгжүүлэх тоглоомуудыг бэлгэлсэн. За тэгээд Азхур компани байна. Азхур компани гэдэг номын дэлгүүр байдгийг. За. Дүүнерт маань ялангуяа манай төгсөөдүүд маань те ном уншдаг гэхлээр ном бэлгэлсэн. За тэгээ мөн дээрээс нь төгсөөдүүд маань биеийн тамирын гутал байхгүй гэдгийг хэлжсэн. Тэгээд наран туул дээр нэгэн лагуун дээр зогсдог байх. Тэгсэхт ийм гутал авчирсан байна. Биеийн тамирд орох боломжгүй байгаа гэд хэлсэн чинь нэг сайхан сэтгэлтэй байх. Дүүд маань юм биеийн тамирын гутал бас бэлгэлсэн. Actavis компани хамт олноос ийм мөнгөн хандив үзүүлсэ. За. Actavis компанийн баярлалаа. За мөн дээрээс нь бид наран дуулаар нилээ явж те арт иргэдээсээ бас тусламж хүссэн. За тэгээд хэдэн цугларсан. Нэг бас өөрчлөж нүгэй. За баярлалаа. За ингээд нийтдээ төвшин жаргалахынхаа гэр бүлд маш олон хүмүүс тааралцсан. Сайхан сэтгэлтэй хүмүүс тааралцсан. Манай ТV тохиролцоо дэлгүүрийн хамт олон бас биднэрт танай гэрт нэг номын шүүгээ бас бэлгэлсэн байгаа шүү. Дүүнер маань хичээл номоо бас тавиад. Нэшэр хүрээ дээр. Миний хөө наашаа сууч. За энэ номнууд байна. Одоо өдөр юм өнөөдөр дэлхийн нөгөө номны өдөр юм биш үү? Тийм тэгээд аваа номны өдөр болж штэ. Гайл бас хичээл намарчсан бас нэг ном сэтгүүл яриад надад өглөөлээсэн. Андерсены өнөөдөр төрсөн өдөр төхөж байгаа юм байлээ. Тэгээд төсөөдүүд энэ номыг бэлгэлсэн шүү. Азхур компани. Ямар том бэлэг вэ наа чи миний хүн. За ингээд энэ бяцхан доорой гэдэг номыг чамд бэлгэлсэн шүү. За, юу гэдэг вэ лээ? Бяцхан доор.
Баярлаа гэрээ. Баярлаа. За мөн дээрэс нь ингэж буддаг зөндөө олон гоё номнуудыг хаандууд бэлгээсэн шүү. За ёо. Бүгд ингэ гоё хэрэглээрэй за. За. Мамын нөхөр нэг шүү дээ. Тийш нь аршин нэг юм дээр тавьчих. Мааганд. Номнуудаа дундаа уншаад хэрэгэлцгээгээрэй за ёо. За энэ маш олон гой тоглоом, IQ хөгжүүлдэг тоглоом бэлгээснэ ш. Гэр бүлэрээ тоглох боломжтой юм гоё тоглоомууд бэлгээсэн. Харандаа агаад нь байхгүй штэ. Дараа нэрхтээ чамд авчирж өгье за. Заагаад нь босч ирээ. Байгаа штэ миний хөө. Баярлаа гэдэлч. Баярлаа. За. За ингээд таны бас сэтгэлийг бас сонсмоор байна. За миний амьдралд ингэж тусалцаа үзүүлж намаа гэж шин сэтгэлээсээ ингэж бодож хандаж надад хандж байгаа бүх улсуудтай би баярлснаа илэрхийлье. Тэгээд энэ миний саяны зэрэг ямар компани гэлээ? Actavis компанийнханда баярлаа гэж хэлье. Бас би тэгээд Аз хуур компани тэгээд ТV зохиролцоо ний хамт олондоо болон тэгээд энэ Ноллоо телевизийнхаа хамт олонд миний төлөө бас их гүйж сэтгэл гаргаж яваад сайн ирээдүйн төлөө төрийн бас байгууллагын тэргүүн Солонгоод үүдээ Болор мэлми эмнэлгийн хамт олондоо бүгдэнд нь баярлаа гэж хэлье. Тэгээд одоо би цаашдаа нүдээ эмчлүүлээд ингээд ажил төрөл хийгээд амьдралаа сайн сайхан авч явах болно гэдгээ та бүхэндээ хэлье. Тэгэхээр үзэгч та бүхэн энэ яг дэлгэцэн дагуур гарч байгаа дансны дугаараар тусламжийнхаа бас хандвийг бас өгөх боломжтой байгаа юм шүү. За тэгээд маахын готлаа аваарай. Тарах нүдчих. Одоо тэгээд биеийн тамирынхаа хичээлд оролцох нь штэ тий. Тэшаагаан тамирынхаа готл томдцсон биеийн тамирын готл нь жоохон томдуу тэгээд ичээд бас нэг биеийн тамиртай сүүлийн үед орохгүй асуудалтай л болцсон байсан. Би одоо нэг хамгийн сүүлд би ч өнгөрсөн намрал нэг тахилтад нэг 2 байшин бариад тэрнээс хойш хараагүй болол ажил хийж чадахгүй болцсон. Ямар ч өрхийн орлогогүй болцсон учраас одоо бит хоёр үнэхээр бас ирэх алдсан л оноос хойш хэцүү өвлийг авлаа л да. Тэгээ одоо хадуулаарж ийн, орон цаг ирж ийн. Бас энэ олон хүний сэтгэл дэмжлэгээр цаашдаа миний амьдрал сайн сайхан болох байхаа гэж би итгэж байгаа. Би бас сайхан хардаг болох байхаа гэж өөртөө итгэж байгаа. Тэгэлгүй яах вэ? Маш олон хүмүүс тань өөрийн чинь гэр бүлийг бас дэмжиж те энэ сайхан сэтгэлээр хандаж маш олон хүмүүс танд тусламж үзүүлсэн. Мөн дээрээс нь бас одоо яг энэ телевизийн үзэж байгаа үзэгч гэсэн бас өөрт чинь тусламжийн гараа бас сонгох байхаа гэж бас бид бүхэн найдаж байгаа. Тэгэлгүй байхаа бас би ч гэсэн тэрэнд итгэж байгаа. Тэгээд ганцхан тэгээд явах биш өөрөө бас итгэвтэй, зоригтой өөрөө бас хөдөлмөрч байж бас цаашдаа амьдралаа өөдөн татнаа гэж би бас бодож байгаа. Нүд нь юу яаж байна? Миний нүдний байдал одоо сая би нэг том хагалгаанд орсон байж байгаа. Одоо эдгэлтийн байдлаас хяналтандаа явж байгаад дараагийн бас нэг хагалгаанд орно. Тэгээд би бас хардаг болсноо гэж эмч хэлсэн байгаа. Би бол зөвхөн баруун нүдэрээ харддаг, зөвхөн зүүн нүдэрээ юм харж явдаг байсан угаасаа. Тэгээ одоо би ганцхан зүүн нүдэндээ эмчилгээ хийлгээд байгаа. Тэгээд миний эмчилгээ маань бүтэмжтэй болвол би зүүн нүдэрээ л ингээл хардаг болж ажил төрлөө хийж явна да. Наран туул цахаар одоо явж сайхан сэтгэлтэй хүмүүсийн бас цуглуулсан мөнгө одоо танаа энэ хашааны те сарын одоо төлбөр дээрээс нь тогныхоо төлбөрийг төлөх бас бүрэн боломжийг бас хангах үйс бас мөнгөн тусламж бас бид бүхэнд та бүхэнд бас төвлөрсөн байгаа шүү. За баярлалаа. Тэр бүх надад туссан хүн болгондоо баярлалаа гэж хэлье би бас. Наран туул чинь тэгээд мэдээж хөлөх одоо хөлөх ихтэй газар тэгээд тэр бидрийг ингээ камера бариад ингээд сайн байна уу ингээд туслын нэвтрүүлгээс явж байна гэхэд бас эргээр
өө тэгэлгүй яхаа гэсэн хүмүүс ч байна. Бас камернаас зугтж байгаа хүмүүс ч байна. Маш олон хүмүүс таарлцсан л та. Тэгэлгүй яхаа бас янз бүр л байдаг ах л та. За ерөнхийдөө тэгээд энэ удаагийн туслын нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд үзэгч та бүхэн төвшин жаргалахынхаа гэр бүлтэй танилцлаа. Ер нь амьдралтай танилцлаа. Ямархуу аж төрж амьдрдгийг та бүхэн харлаа. Дэлгэцэн доорх утсанд одоо хандвийн дансаар та бүхэн мөн дээрээс нь харилцах утас бас тавигдсан байгаа. Энэ утсаар бас холбоо барьж та бүхэн төвшин жаргалах бас тусламж үзэх бас боломж бас байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. Ингээд нэвтрүүлгийн туршид хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Сайхан бүхэн дэлгэрэх болтугай. Сайн үлс булган дэлгэрэх болтугай. Миний гэр бүл болон надад манайханд ингэж тусалсан нийт компани хамт олон болон ард иргэдтэй чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Minigir bodinaz chagar, amrine, otogochi biye.